За Улаанбаатар хотыг гэр орлыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд бол нийтдээ 6 дэд төвийг одоо бид нар барьж байгуулах хэрэгтэй байна. Одоо эндээс бидний хувьд Сэлэв Баян хөшөө дэд төвийн бүтээн байгуулалт ажил энэ жил дуусчээ. За 6 дэд төвийн хүрээнд бол бид нар нийтдээ 60 мянган айлын орон сууцыг одоо барьж байгуулах шаардлагатай инженерийн дэд бүтцийг барьж дуусгаж байгаа. Тэгэхээр ер нь манай төслийн хүрээнд бол газар чөлөөлөлт их чухал байдаг. Энэ удаагийн морингийн давааны шинэ суурьшлийн бүсийн давуу тал нь бол газар чөлөөлөлт байхгүйгээр онцлог байгаа. Өмнө нь бид нар нөгөө газрынхаа олголтыг хийснийхаа дараа дид бүтцийн асуудлыг яригддаг байсан бол энэ удаад дид бүтцийн газар чөлөөлтгүйгээр дид бүтцийн асуудал шийдвэрлэж байгаа учраас дид бүтцийн ажил маань хурдан шурхаа явж байгаа. Ер нь бол энэ морингийн давааны одоо орчин бол манай дид төвүүд бол бичил дид төв болж байгаа. Нийтдээ Азийн хөгжлийн банкнаас 6 сая долларын хөрөнгө оруулалтаар дид бүтцийн ажлыг хийж байгаа. За энэ хүрээнд бол дулаанаас бусад инженерийн бүх одоо шугам шүлжээгээд барьж байгуулж байна. За энэ хүрээнд бол цахилгаан хангамж, за цэвэр ус, за ариутгах татвар гэж ярьдаг бид нар бохир усны энэ ариутгах цэвэрлэх байгууламжуудыг барьж байгаа. За мөн дээрээс нь холбоо мэдээллийн байр байгаа. Энэ бол одоо гэр хороолол шаардлагатай байдаг нөгөө шилэн кабель, сугчлалын ажлыг бас давхар шийдэж байгаа. Тэгэхээр усан хангамжийн хувьд бол бид нар 1000 м3-ийн шинэ усан сан барьж байгаа. Энэ хүрээнд бас 11.2 км урт одоо усны шин шугамын ажлыг бас хийж байгаа.